арт түмэн олуулаа л байдаг юм бол энэ улс төрчин шинжил явагдаад тэгэл хизээ нэгэн цагт бас нэг бидний хойчийг үргэлжлүүлэх залуучууд энийг чинь засан шүү дээ. Гэхдээ яг таны авсан жишээн дээр үнэхээр одоо миний 100 мянган төгрөгийн юмыг зарчаад одоо надад 5 мянган төгрөг өгөөд ивэл тэрийг хинч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Энэ бол одоо үнэхээр төвчшгүй тийм зүйл. Тэгээд энийг одоо их хурлын гишүүд ч гэсэн өөрсдөө бас ард түмний төлөөлөл Монгол хүмүүс юм чинь энэ дээр бас энийг ойлгоод засахын төлөөл байдаг байх л та. Тэгвэл нэг тийм барьцаанд орчихсон юм уу? Үнэхээр нэг одоо яатсын нэг л тийм учир шалтгаан байгаад байх шиг байдгийг. Тийм байх оо тийм бах зарим нь айхамтай байдаг бах. Зарим нь бол одоо тэгээ намын бүлгийн дарамтанд орно. Тэгээ гол айлгадаг юм бол нэр дэвшүүлэхгүй шүү гэж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг би тэгэл горын амссан шүү дээ. Их хурлын гишүүн 76 гэж нэг 20 л ажилсаг сургуулж байдсан шүү дээ. Тэдэр нь л уншид тэднэр нь за оюу толгойч гэлтгүй одоо ер нь бас бидний энэ за өнөөдөр оюу толгойгоо араас нь 5 толгой гэдэг Монголын энэ орд газрууд энэ хувь зэ одоо та бүхэн хэлдэг шүү дээ. Ер нь оюу толгойг л өнөөдөр ингээд ашиггүй хийчих юм бол дараагийн орд газрууд ч гэсэн яг энэ жишгээр явах гээд байна гэх. Тэгээд энийг одоо үнэхээр ингэж олон ярьснараа лавд өөрчилж чаддаг юм байна тий. Гэхдээ энэ ярьсан тус буруу юм биш байхгүй. Тийм л дээ. Тэгтээ Адаглаад эдэр чинь дараагийн хаймыг зөрөгтэй хийж чадахгүй болчих шүү дээ. Хэрэв бид нар ярихгүй байсан бол дараагийн лөөрөд явчих байсан байхгүй юу? Тавталгаа ч бас гацаад байна шүү дээ. Тийм биз? Ноён уул ч бас гацаа зогсчихж байна. Шүүхийн тэрийг ойлгосон байна. Шүүхийн бас зөв шийдвэр гаргалаа шүү дээ. Ноён уул дээр тийм үү? Тэгэхээр бидний энэ тодорхой хэмжээгээр олон нийтэд мэдээлэл хүргэх гэдэг чинь бас зөв шийдвэр гаргахад тусдын болж байгаа. Тэгэхээр би бол огтми бид дуурсан гэж бодохгүй. 2009 онд оюу толгойн гэрээг одоо гарын үсэг анхлан зурх тэр үйл явцад бол улсын хурлын 76 гишүүнээс нэг 7 или 8 гишүүн 8 за нэг хоног илүү ажилласан баг. Тий нэг 8 гишүүнд одоо эсрэг санал зөвшөөрөхгүй санал өгсөн байдаг. Тэрнийх нь нэг яг та. Тэгээд тэр одоо би бас гайхал гэдэг юм л да. Тэр гэрээг одоо нөгөө гишүүд маань яг уншиж ойлгосон хэд юм бол доо тэрэн дундаас. Тийм баг шүү. Тий тэрнээс биш одоо зүгээр их хурлын гишүүд бас харцангуй боловсралтай хүмүүс. Зүгээр нэг энгийн хүн уншихад л одоо их ойлгомжтой гэрээ байсан шүү дээ. Тэр бол үнэхээр болохгүй байж боломгүй гэрээ гэдэг нь. Тэгээд би ерөн зүгээр нэг юм ажиглаад ингэж бодож байгаа. Энэ их хурлын гишүүд 76 гэж нэг 20 л ажилсаг сургуулж байдсан шүү дээ. Тэдэр нь л уншид тэднэр нь л чирдэг байхгүй юу? Бусд нь зөв юм коррупт арчих уу гэл ингээл. Монголын үндэсийг тэгж шийдэх үү? Тэг шийдэж шүү дээ. Бодит үн байхгүй юу? Яах юм бэ энэ зөв юм дарчих юм уу гэл ингээл 20 хэдэн л энийг чинь авч чирж уншиж тэрний гаргалгаа хийж явдаг байхгүй юу? Яг тэр төрийн ажлыг биш зүгээр нэг одоо хажуугаар нь хийдэг юм шүү. Бизнесээ хийгээд хувийн ажлаа хийгээ байшингаа бариад тэгээ хажуугаар нэг хаяа нэг чуулганд орж ирсэн уучаад тэрийг мэдэх би одоо тэгж явах заавалтай байшин гэрж гин үгүй юу гэж. Яг уу өнөөдрийн яг энэ сонгуульд нэр дэвшилтийг харахаар их олон бизнесийн салбараас их олон хүмүүс өнөөдөр яг нэр дэвшиж байна. Тэд нар бас нэг зүйлийг хэлэхдээ өө энэ төрд ажилласан одоо энэ цагаан гартнууд амьдралыг мэдэхгүй одоо ингээд төрд ажиллаад төрөөс төрсөн тэр бомтнууд баг ингээд яваад идэг. Бид нар бол одоо жинхэнэ энэ амьдрал дундаас гарч ирж байгаа гэдэг ингэж ярих юм. Та энэтэй санал нийлэхгүй. Энийг асууж байгаа учраас та бол одоо яг насаараа тэр төрийн албаар явсан. 2000 оноос их гарч ирсэн яриа байхгүй юу? Ерөөсөө мөнгөтэй хүнийг төрд оруулчвал мөнгө иддэг юм аа ингээл оруулаад байгаад. Тэг өнөөдөр бид нэр 16 жилийн дараа горын намсаа сууж шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ мөнгөтэй хөрөнгөтэй хүний сэтгэл санаа хаана явах? Олон нийтийг бодох уу? Хувийн компани бодох уу гэдгийг өнөөдөр бид амьдралаараа харлаа шүү дээ. Тэгэхээр наадхын чи хариултыг бол би биш амьдрал өгсөн байхгүй юу? Тийм учраас энэ дээр бол одоо би зүгээр нэг зүйлийг хатаа ойлгосон. Ер нь энэ их хурл цуух хүн болов төрийн албан жоохон шанагдсан байх хэрэгтэй юм байна гэж. Адаглаад уншдаг болно шүү дээ. Уншдаг болно гэдэг чинь уншсан юмныхаа гаргалгаа гаргадаг болно шүү дээ. Тийм л учраас би энэ их хурлаач 20 хэдхэн ажилчиг сургуулж байна. Бусд нь даган баясч гин гэдэг шүү дээ. Ер нь яг таныг одоо их хурлын гишүүн болсон 2012 оноос хойш 8 оноос тий 2008 оноос хойш бол хүмүүс мэднэ л дээ. За их хурлын гишүүн Даавсран гэдэг нэг юм гишүүнтэй болсон. Одоо болохгүй юмны хажуугаар дууг өнгөрч болохгүй гэдэг тийм л хүмүүжлэг би энэ төрөөс авсан. Надыг анх ажилд ороход хүртэл миний одоо дид сайд очир бүрэг гэж хүн байсан.
Чи сангийн яамд орж явах ч үдэ. За чи шүн нойртой хонохын тулд бол шударгал ажиллах хэрэгтэй гэж. А хэрвээ элдэн юмд оролцох юм бол чи тэгэл хаалга гэж тогших бол гэл ингээл айцтай болно шүү гэж. Тийм л байсан байхгүй Монголын төр. Анх миний хөдөлмөрийн гараа эхэлсэн газар бол эрчим хүчний салбар. Би 1989 онд Харьков политехникийн дээд сургуулийг эрчим хүчний автоматикийн инженер гэдэг мэргэжлээ төгсөж ирсэн. Тэгээд эрчим хүчний салбарт ажилласан. Тэр үед яг Оросын мэргэжлүүд гарч исэн юм уу харж ирсэн. Яг 90-ад оны үед. Тэг яг 90-ад оны үед. Тэгэл монголчуудын эрчим хүчний салбарыг өөртөө бие дааж авч явах юм хариуцлага ногдсон. Тэр үед бас би бүхэл бүтэн энэ том системийн авааргүй байдлын тэр тохируулга тооцоог нь хийж өгөх юм өөргөө хүлээж ирсэн. Таны үндсэн мэргэжил чинь бод эрчим хүчний инженер. Дараа нь эдийн засагч гэсэн. Тэгээд яг надад эрчим хүчний салбарт 2 жил ажиллаад ингээ яг энэ нэг ажлын дөр орж явах үед бол энэ зах зээлийн эдийн засаг гэдэг юм чинь орж ирээд тэгээ ер нь эдийн засагч болох зүйт юм байна гэдэг. Тэгэл би 92 оноос мэргэжлээ хөгжлөл явуулсан. Эдийн засгийн чиглэлээр сураал. Та бас энэ Оросд төлөх их үр гэж манайхны их том түүхэн шийдвэр гарсан гэж их үнэлэгдэг нэг шийдвэр байдаг шүү дээ. Олон жилийн туршид өртөө явж байгаад энийг ингэж хийгэлж чадсан гэдэг за их баяр ёслол болж ирснийг би бас сайн санаж байна. Яг тэр үр барагдуулах комист та бас ажиллаж ирсэн. Би тухайн үед бол төрийн сангийн газрын дарга албыг хасчихсан үйл дээ. Тэгэд манай 2 хэлцтэй байсан. Тэрний нэг нь өрөө удирдлагын хэлц байсан манай газрын. Тэг өрөө удирдлагын хэлц бол яг тэр их хөрий чи арын фронтыг л үүрж гарсан л да. Жишээлбэл ямар хэмжээнд өр төлөвл манай эдийн засаг дарамтгүй байхын Оросуудад мөн бас тэр тооцоог хийж ойлгуулах. Тэр тооцоо судалгаа тэр техникийн хэлцээрүүдийн бол би өөрөө ахалж хийжсэн. Оросын чухал хэсэг нь үстэй. Тийм тэгэл бид нар чинь гол нуруу ачааг нүүрэн шүү дээ. Тэгэл бэлэн болсон гэрээн дээр л дарга нар гарын өсөх зурна. Тэгэл дарга нар би шийдлээ гэж шүү дээ. Гэхдээ тэр болтрох бүх зүйлийг нь бол манай төрийн сангийн газрын өрөө удирдлагын хэлтсийн өмсөдөлд туулж гарсан л да. Тийм учраас манай хамт олон бол энэ өрийн их хөр шийдэх арын фронтыг авч явсан. Та бас төрийн сангийн дараагаар ажиллаж байх тэр үед бас улс орны төсөв одог бодвол их хэцүү байлаа. Төсвийн байгууллагад ажилладаг гэдэг л хамгийн их орлого багтай, хамгийн асуудалтай газар ажилладаг хүмүүсийн нэг байлаа шүү дээ. Тэгээд одоо бол төсөв гэдэг юм бараг л хамгийн их мөнгөний уут болжээ. Яг тэр үед ер нь тэр хүндрэл бэрхшээлийг төсвийн байгууллагын ажилтны цалин хэдэн сараар хүлээгддэг яг ийм л үе байсан шүү дээ. Одоо таарч. Чи харин тэр үеийг санаж байна. Одоо хүмүүсд санахаа болцсон байхгүй юу? Яг надад 2000 онд төрийн сангийн дараагаар томилогдож яхад штэ. 6 сараар цалин тэтгэврээ тавьчихдаг аймагуд, алан байгууллага зөндөө байсан байхгүй юу? Маш бага. Халамжийнхан бол өглөө бүр сангийн яамны үүдэн дээр надыг хүлээлтсэн суучдаг гэсэн. Тэр ихтгэл миний машиныг мөнгө тавьж өгсөнгүйгээд ингээ бүр ингээ нөгөө арай л онхолдуулах ингээ сэгсрээд машин руу оруулахгүй, машинаас буулгахгүй тийм тэмцэл хүртэл яг тэр үед явагддаг байсан байхгүй юу? Тийм амар байсан. Тийм байсан. Үнэхээр нэг халамжийнхан мөнгийг авч чадах болохоор чинь хүүхдээ тавирсан тэгэл аль ядарсан л усууч халамжийн мөнгө авна шүү дээ. Тэд нар чинь үүдэн дээр шаваастаа өглөө орой явхад шаваастаа маргааш өхөө гэл ингээд тийм л яг хүнд үйтэй толгорол ихэлсэн л дээ. Тэгээ энийг шийдэхин тулд тэгэл тархиа гарчлах эхэлсэн. Гэтэл төсвийн том данс нь мөнгөгүй улаацсан мөртлөө арилжааны банкуд дээр төсвийн байгууллагуудын 40 гаруй тэрбум төгрөг байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ энийг ашиглая гэдэг санаал төрсөн. Тэгэл Монгол Улсын төрийн сан гэдгийг байгуулаад тэр арилжааны банкуд дээр байгаа тэр 40 хэдэн тэрбум төгрөгийг төрийн сан гэдэг нэгдсэн дансанд авчирч хийгээд за төрийн сан гэдэг нэгдсэн данстай болсон. Төсвийн байгууллагууд арилжааны банкудаар дансгүй болсон. Тэгээ нэг том тогоон тэр бүх мөнгийг хийж аваад жишээлбэл ингээд сарын эхэнд татвар орж ирэхгүй. Тэр үед нь тэр 40 эдээсээ би нэг 17 тэрбум төгрөгийг л зарцуулахад бол тэр үеийн бүх санхүүжилтийг тавьж чаддаг байсан байхгүй юу. За энэ цагаас бас Монголын төр мөнгөний гачаал гэдэг юмнаас ангиж ирсэн байхгүй юу.
Чиний өөрөө ч асуудаг тэр нэг цалин тавихгүй бодлоо, тэтгэр тавихгүй бодлоо гэдэг юм түүх болж үлдсэн. Тэрийг л манай хамт олон бид хийж чадсан юм байна. Боловсролын яамд бас нэлээд удаан ажилласан. 3-4 жил ажилласан байна. Улс төрийн шалтгаанаар одоо бас тэгэл төрийн сангаас явсан. Харамсалтай нь ми явснаар төрийн сангийн дараагийн хөгжлийн ажил бол хийгдэг байхгүй. Миний бодлоор бол бид нар хөдөө аж ахуйн хөнгөлөлтөөр орох хэрэгтэй. Тэгээ тэрийг аялаж жуулчлаад юм. Та одоо 2 парламент дамжин төсвийн байнгын орооны дараагаар ажиллаж байна. Түрүүчийн парламентд бас ажилласан тийм ээ. Төсвийн байнгын орооны дарга гэдэг бол бас өөрөө их хариуцлагатай ажил та. Үнэхээр одоо их хурлын гаргаж байгаа нэг гол одоо шийдвэр бол энэ төсвийг хуваарлах, зарцуулах. За энэ бас л толгой өвтгсөн ажлуудын нэг байдаг баг. Тэгэд яг энэ төсвийн байнгын орооны дараагаар ажиллаж байхдаа та бас одоо өөрийнхөө хийсэн гол үр дүн, одоо хийсэн шинжилэл гэвэл юу байх вэ? Гэхдээ ямар ч хэлээс энэ хугацаанд бол төсвийн хуулийг бид шинжилсэн байна. Өрийн удирдлагын хуультай болсон байгаа. За мөн төсвийн доктортой байдлын хууль гэж юм хуультай бас. Өөрөөр хэлэх юм бол ингээд манайх алцс одоо юу гэдэг манай баялагын үн өсөхөр ингээд хэрэглээ нь өсчдөг. Тэгээд бүгдийг зарцуулцдаг. Тэгээд эргээд нөгөө үнийн унахаараа хямардаг нэг ийм л эдийн засгтай явж ирлээ шүү дээ. Тэгэхээр энийг бас нэг аль болох илэршүүлэх бусад орны туршлагаас бид нэр аваад мөнгөтэй үедээ тодорхой сан хөрөнгөлүүлээд баялагын үн унсан үедээ тэрийг ашиглаад гэдэг нэг ийм хууль зүйн орчин бий болсон. За энэ бол бас цаашдаа хэрвээ бид нэр ингээд одоо уул уурхайн баялагын үн өсөд ирэх хэмжээгээр тэр сан аривчуд ингээд явах юм бол бид нар эдийн засгийн хямралд бас бага өртөх нэг юм механизм Чилд байдаг, Норвегид байдаг ийм саналт. Тэгэхээр энэ сангийн хууль эрх зүйн орчин бол бас энэ хугацаанд бий болсон. Төсвийн хууль бас нэг томоохон шинжилт хийж чадсан бол орон нутгийн хөгжлийн сан гэдгээ бий болгосон. Шинээр. Тий, яг гэвэл орон нутагт бас мөнгөний нөгөөд та нар өөрсдөө тэр иргэдээсээ асуугаад тэгээд тэр хэрэгцээтэй ажиллаа хийдэг бол гэдэг ийм зүйлийг энэ төсвийн шинэ хуулиар шийдчихсэн. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд бас нэгэн томоохон акцууд бол хийгдсэн гэж ингэж бодож байна. За өрийн удирдлагын хүрээнд чиглэл гэсэн бадар бид нар бол бас ингээд үр зээлийг ингээд яамд ингээд хувааж авч тэрэн дээр бас их сонирхол илэрхийлээд байдаг байхгүй. Энийг нэгдсэн удирд оруулах сангийн яамд байлгах ёстой, сангийн яам зээлэх ёстой, сангийн яам төлөх ёстой гэдэг энэ бүтцийг харин бол сүүлийн одоо хуулийн өөрчлөлтөөр бол бид шийдэж чадсан. Яг л би тэр салбарт өөрийн үрийг хариуцж ирсэн үед бол энэ зовлон маш сайн мэддэг. Нэг хэсэг бол ингээд худалдаа үйлдвэр яам энэ үрийн асуудлыг авч яваал тэнгууд бүртгэлгүй баахан үр зээлүүлдээл эцсийн дүндээ эргээ сангийн яам хүндэрдэг төлдөг ийм буруу тогтолцоонууд байсан байхгүй. Энийг бол бас энэ хугацаанд бид засах тэр хууль эрх зүйн орчин бол бас бүрдүүлж чадсан. Өөр нэг зүйл нь та бол одоо хөдөөнөөс хоёр дараалан сонгогдсон. Ер нь яг малчтын хувьд бол одоо их ер нь өнөөдөр энэ малчтын амжиргааг дээшлүүлэх талаар түр их анхаарах хэрэгтэй. Одоо малчид гэдэг бол одоо жилийн 4 удиралд үнэхээр цаг наргүй хөдөлмөр эрхэлдэг мөртлөө одоо цалин мөнгөгүй нэг ийм зүйл болчиход байгаа. Тэгэхээр төрөөс бас сүүлийн жилүүдэд энэ малчтын талаар нэлээд багбаа анхаарч ирсэн. Одоо би нэг энэ уулуурхай дагс эдийн засаг бол докторгүй байдаг юм байна. Банк хямрд юм байна. Тэр нөгөө дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүн үнийн өсөлтөд уялдаад энэ бүгд чинь бол одоо ингээд нэг өсөөл нэг буураад хямраад идэм байж гэдэг талаас нь хардаг. Тийм учраас би доктортой ийм эдийн засгийг бий болгохын тулд бид нар өөрсдөө давуу тал болсон тэр мал аж ахуй дэжгүүдэд түшиглэх ёстой л гэж боддог. Яг одоо яг яаж хямралаас гарах вэ? Тэрэн дээр та яг өөрийнхөө би нэг мал аж ахуйтай холбож ярих гэдэг юм л да. Тэгэхээр бол 4 зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт бол хөгжлийн загвараа зөв тодорхойлох ёстой. Уул уурхай дагс эдийн засаг байх юм уу? Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн орн байх юм уу гэдгийг бид шийдэх ёстой байхгүй юу? Аль нь тэргүүлэх ёстой гэж. Миний бодлоор бол бид нар хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн орн байх ёстой. Тэгээ тэрийг аялаж жуулчлаар дэмжсэн. Ингэж чадхал юм бол бид нар доктортой тэр алт зис гэдэг юм уу баялагын үн дагж хямрдаг эдийн засагтай биш болно. Өөрөөр хэлэх юм бол бид дэлхий дээр цорын ганц бэлчээрийн мал аж ахуйг авч үлдэж чадсан ард түмэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл органик хүнсний үйлдвэр биднийг аварч. Жишээл өнөөдөр дэлхийн зах зээл дээр 500 г органик одоо байгалийн махны үн $20.